За сайн байцгаана уу? Сайн тав сайн байна уу? За сууцгаа. За бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Энэ бичлэгийг үзээд юу бодогдож байна? Энэ юуны талаар гарч байгаа юм бол? За, Батхан баяр. Ер нь цэцэг бэлдээж дэлгэрж байгаа л талаар. Оо, дэлгэрж байгаа байл гэж юм. За, ингэж. Бас адилхан бас дэлгэрж харин би бас зарим цэцгүүдийн бас юу тэр үн боловсрол орой юм. Оо, харагдаж байна гэж юм. За, арай. Цэцэг тэгээд өөр гэсэн онцлогтой нэг нь одоо ингэ шүн дэлбэж хад өөр дэлбэж өөр дэлбэж. Аа. За, сайн байна. Өөр өөрийн онцлогтой. За, Бус цэцэгний үр боловсрол орой хэрэгтэй хүүхдийн ямар байдаг юм. оо, харагдаж байна гэж юм тийм ээ. Эхнүүд нь бүтцүүд нь харагдаж байна. За, Бишээ цэцгнүүдэндээ янз бүрийн дэлгэрч. дэлгэрч байна. Өөр. За, Цэцгийн амьдрал оо, цэцгийн амьдрал харагдаж байна. Маш сайн байна. За, дөрөвдүгээр багаас хэлэх юм байна. За, тэгвэл ингэж бодож байгаа юм байна тийм үү? За, тэгвэл ер нь урмын бүгдээрээ ижилхэн цэцгэлдэг үү? Саяын бичлэг шиг. За, яагаад? Онцлог шинжтэй учраас өөр. За, оо, өөр өөр байл. зарим нь шавжаар, зарим нь агаараар. Оо, маш сайн байна. Үрээ өөр олон янзаар тараадаг учраас өөр байл. Ямар нэгэн бэлтгэл. Аа, за, маш сайн байна. За, Өөр өөрийн гэсэн шин чанарыг хадгалж байна. оо, шин чанараа хадгалж чадж байна. За, хамтдаа дөрөвдүгээр багаас орсон шүү. За, Зарим цэцэг хөрсөнд орж байгаа, зарим цэцэг усан уралж шилээ. Амьдрах орчны хувьд. За, Ер нь цэцэг болгоно өөрийн шинж давталтай. Тэгээд цэцгнийх нь үндэс нь бас өөр. оо, үндэс нь өөр гэдэг үү?
ажлын ач холбогдол гэж байна уу? За байгаа. За түрдүр багаас. Байгаль хэрүүн хөдөлмөрлөж бас хүчил Хүчил бий болоодаг. За Бас цэцгээр амтан хоолдог. хоолдог, шавж хоолдог тийм ээ. За өөр хэлсэн байна. За Бас цэцгнээс биеийн дайнч тустай амин юм уу? Жишээлбэл нөгөө зөвгийн одоо тоосон зэрэг агаад зөвгийнээс гарах зөвгийн болон бид нэр ашиглаж хэлдэг. маш сайн зөвгийн хоолыг бид хийж ингэж янз бүрийн миний тань хийгээд ургамлын галтай зүйлтэй болохоор цэцгээр хамтан тийм. тийм бид Энэ энэ зүйл энэ талтай ийм бодож хэрэглэдэг гэж. За Байгаль дээлтэй тэгээд бас цэвэр агаад байгаль дээлтэй цэвэр агаад бэлгэлдэг байна. За тэгвэл бид нар өнөөдрийн хичээлээр ямар хичээл үзэх нь вэ? За цэцгийн бүтцийн талаар юу үзэх нь тийм ээ? За тэгвэл цэцгийн бүтэц онцлогийн талаар үзье. Арчил тавь онцлогоо. Очны ажлын хуудас тарааж өгсөн байгаа тийм ээ? За хийсэн үү? Ажлын хуудастайгаа эхлээд танилцъя. Алхам нэг дээр юу гэж байна? Сонгох гэж байна. За багийн нэг дугаартай гишүүд ирж дахиадаа сонгоё. Хэлбэлгүй. Багийн гишүүдтэй авчирсан хэрэглэлтгүүдтэй бүртгүүлээ. Ямар хэрэглэлтгүүд авчирсан бэ? За тэгвэл алхам 2 дээр багаж хэрэглэлтгүүнүүдэд харж агаад аюулгүй ажиллагааны 4 боловсруулъя.
дээгүүдийг баримтлана. 4 дэг байна. За багш нь өөрөө танилцуулж заяа. За хичээл идэвс наачлагтай олсон. Баруун гараа өргөж хариулна. За 3-р нь аюулгүй ажиллагааны дүрмээ баримтлана. За 4-р нь багийн гишүүд бие биенээ болон бусдыг биелнэ. Ийм 4 дэгийг баримтлаж ажиллана. За тэгвэл багш нь аюулгүй ажиллагааны дүрмүүдээ хэлсэн байгаа тийм ээ. За энэ дээр нэгтгэхэд самбарт наа. Энэ дээр гараагүй санаа байна уугүй ажиллаж шүү заяа. За гараагүй санаа байна уу? Байна. За юу гэж вэ? За байхгүй тийм ээ, та бүгдээрээ аюулгүй ажиллагааны дүрмээ барьсан та нар хэлсэн байна. Амьд цэцгийг ажилдаа таслахгүй байх, бусдыг хүндлэн шүү. Хайж хэмсаа залуу зүг болгоомжтой хэрэглэн тийм үү? Маш сайн. За тэгвэл алхам 3 руугаа оръё. Дадлага ажлаа хийж гүйцэтгэнэ. Тэгэхээр хэдэн дараалалтай байна ажил уншия. дараагийн дагуу.
Өөртөө юуг ажиглах вэ гэхээр за энэ цэцгийн бүтсэн ер нь ямар ялгаатай байна вэ? Ижилхэн байна уу гэдгийг баг болгоны тайлбарлахад ажиглаж байна. Заяа. За 3 дугаар багийн гишүүн. Манай сонгосон багийн нэр болохоор хайдаа. Аа. Тэгээд манай цэцгийн дэлбэний үг нь болохоор ягаад ийм бүдэг ягаад. Дэлбэний тоо болохоор 4. Дохиор нь 15-аас 17 төхөөртэй. Үр боловсруулахаар нь байгаа. Цамилгийн навчинцар нь 4 ширхэг. За 4 байсан. За нэрстэй байна. За дараагийн гишүүн. 4 дугаар баг. Манай цэцгийнээр Зулаахан гэдэг нэр аа. Зулаахан. Аа. Тэгээд дэлбэний тоогоор 4 ширхэг, дэлбэний өнгө нь болохоор энэ ягаан гэдэг цаг байгаа. Аа. Дохиор 6 тохиор байгаа. Үр боловсруулах орон 1 ширхэг. Тэгээд юу чимбэлээ байна. Цамилгийн навчинцар байгаа. Хэд байсан бэ? Тоосноо. Хоолой. За дараагийнх нь. За манай цэцгийн нэр шингэлээ. Дэлбэний өнгө нь ягаан өнгөтэй байсан. Дэлбэний тоо 5 ширхэг. Дохиорын тоо 4 ширхэг. Дөрвөө. За Тэгээд үр боловсруулах орон байсан. аа за. Тэгээд цамилгийн навчинцар нь байсан. Хэд байсан тоосноо. Цамилгийн навчинцар нь 7 байсан. За 7 байсан гэж байна. За сайн байна. За дараагийнх нь тохиол багийн гишүүн. Манай цэцгийн нэр болохоор шинжилгээ. Тэгээд манайх болохоор улаан өстэй байсан. Тэгээд манай дэлбэгийн тоо 13 байсан. Тэгээд дохиор нь 6 байсан. Үр боловсрох орон зай 1 байсан. Тэгээд цөмөрлөгийн навчинцар 5 байсан. За 5 байсан. Сайн байна. За дараагийн 2 дугаар багийн гишүүн. Манай багийн цэцэг нь асан цэцэг гэдэг нэртэй байсан. Дэлбийн өнгө нь ягаан өнгөтэй байсан. Харин дэлбигийн тоо нь болохоор 5 шиг байсан. Харин дохиор эрс байх байсан. Үр боловсруулах орон зай байсан. 1 шиг байсан. Цамрлаг навчинцар байсан. Харин 3 шиг цамрлаг. Оо маш сайн байна. За дараа нь одоо цэцгийг тайлбарлах сурагч байна. За багийн 5 дахь сурагч. За гараад байгаа. За одоо 2 дугаар багаас эхэлж байна. 2. За манай болохоор энэ болохоор дэлбийн хэлтэс. Тэгээд яг харагшаа бусдаа. За энэ болохоор энэ дотор нь энэ ногоон жижигхэн буургийн дотор байгаа үр боловсрал хорон байгаа. Тоо нь болохоор 6 ширхэг. Цамралгийн навчинцар нь болохоор энэ ингээд жижигхэн ингээд уулаар жижиг байсан. Тохиор нь үр боловсрал хорон 1 байсан. Тохиор нь болохоор багсаа. За маш сайн байна. За дараагийнх нь. За манай үр боловсрох орон байсан. Тэгээд дэлбийн хэлтэс. Цөмөрлөгийн навчинцар. За бүдээ дүүнэлтэй ажлын хуудсан дээр бичиж. Яагаад өөр байгаа юм бэ?
нэгдүгээр багаас эхлэв. Яагаад өөр байгаа вэ? Яг цод өөрөө бүрээс тогтсон. Тэгээд тэр газар утгасаа самаа. За газар нутгаас болно тийм үү? За нарсан байна. За 5 дахь багаас амьдрах очноос болоод өөр байдаг. Нарсан. За 3 дахь багаас Цог болон өөрийн онцлог шинжээр үргэлж шалгаж байна. онцлог шинжээ үргэлж хадгалж яадаг учраас өөр байдаг. Нарсан. За 2 дахь багаас Яг бол манай цэцэг үр боловсруулах орон тэгээд тохиолдол учраас би юм гэж. за ийм гэж бодож байна. Тэгвэл хүмүүсээ урмал ийм цэцэг гэж байдаг байх нь цэцэг нь байдаг байх нь. За тэгвэл дохиолтай цэцэг нь болохоор эрс цэцэг үр боловсрох орон дохиол хоёртой цэцэг нь болохоор эрс цэцэг гэж хэлдэг байна. Маш сайн байна. За 1-р багаас Миний бодлоор ягаад энэ баг багын цэцэг өөрөө ангилал багтдаг болохоор. ангилал зүй. Тийм ээ, ангилал зүй хувьд юунаас нь өөр байх вэ? Юу нь өөр байх вэ ангилал зүй? За, харин хүмүүс өөр. За, харин Үрээ яаж таарад байсан юм шүү. за, үрээ ямар хэлбэрээр таадаг вэ? Салхиад, шанжаад өөрөө тоосаа. Сар гэж. Маш сайн. За, өөр болтой хүмүүс нэ. За, Бас үндсэндээ өөр юм. за, үндс нь өөр байх. Бас өрн юм байна. Үрнээсээ шалтгаалж гэж байна. Тэрээ одоо жишээлбэл манай цэцэг гэхэд үрийн орон тохиор хоёр байхад цэцгнийх нь өнгө бүдэг гэсэн. Цэцгнийх нь өнгө нь бүдэг байсан гэж байна. За, өөр. За, Зарим сүр өөрийгөө үнцгийг тараахыг өөрийгөө тооцог тараахыг хүсэж шавжийг татах тусгай маш гоё сүр. маш сайн тод өнгөтэй байдаг тийм ээ. Шавжаар өрөө тараадаг ургуулууд маш тод өнгөтэй байдаг. Маш сайн. За, эндээс өөр болтой хүмүүс нэ. Сахиар тараах нь бол өнгөн Бүдэг байдаг. Өөр нөгөө замын маш сайн байна. За, тэгэхээр ургуулууд маань ерөнхийдөө өөр огуулдад хамаардаг учраас яг го бүтцэн өөр байна. За, бүгдээ энэ дээр цэцгийн бүтц байгаа. За, цэцэг маань ерөнхийдөө ямар хэсгүүдээс болдог байх нь вэ? Хамгийн том жишээ. За, 2 намд нь Цэцгийн сүр. за 3 нь Цоргил. за 4 нь Дэлбэрийн хилтэс. за 5 нь Дохиол. 6 нь Үр боловсрох орон. за ийм хэсгүүдээс тогтдог байх нэ. За бүгдээрээ гэрийн даалгавраа алхам хэд дээрээ 6 дээр гэрийн даалгавраа хэрэглээ. За тэр дээрээ гэрийн даалгавраа хэрэглээ гэж байна.